Сайн байцгаана уу? Future Japan Япон хотод төвийн подкастын ээлжит дугаар эхлэхэд бэлэн боллоо. За тэгэхээр энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ урд нь хэлсэн байгаа. 40-та дугаар одооноос эхлээд оруулаад явах болно. За тэгэхээр хамгийн ихний зочноороо Египт хоёрын найз болох Дөлгөө маань оролцохоор болсон байгаа. За тэгэхээр Дөлгөө өөрийгөө танилцуулах уу? Сайн байцгаана уу? За ажлууд нь сайн мэддээ. Намайг Дөлгөө мөрөн гэдэг. За Японд ирээд одоо 3 дахь жилдээ ажиллаж амьдарч байна. Одоо болохоор ажил зуучлалын компани консалтинг гэдэг компанид ажиллаж байгаа. Тийм л байна да. За тэгээд өнөөдөр Дөлгөөнийг урьсан шалтгаан нь болохоор ажлынхын талаар өөрийнх нь мэддэг чаддаг бүх юмыг шавхаж яриулахаар урьсан байгаа. За тэгээд юуны талаар ярих вэ гэхээр ур чадварын дадлагжагч гээд шинэ төрлийн виз 2018 оноос альбиасаар эхэлсэн тийм ээ. 18 оноос эхэлж гарсан байгаа. Тэгээд 14 төрлийн тэр ажил мэргэжлэр Японд энэ шинэ визээр ирж ажиллах боломжтой байдаг. Тэгээд тэр визний талаар, ажлын талаар тэгээд тэр дотроос асаргааны чиглэлийн ажлыг төлөх үү энэ талаар мэдээллийг авахар Дөлгөөнийг урьсан байгаамаа. За тэгээд эхний асуултаа мэдээж одоо энэ визний талаар одоо миний саяны ярьсныг одоо ажил мэргэжлийнхээ хүрээнд илүү тодорхой биднэрт мэдээлэл өгнө үү. За тийм яг энэ хэлж байгаачлаа одоо нөгөө нэг тусгай ур чадварын дадлагчид гэдэг төгтэй гинөө гэдэг нөгөө виз шинээр гарсан. Энэ нь болохоор яг 2019 оны 4 сараас хэрэгжээд явж байгаа виз байхгүй юу. Тэгээд ер нь бол нөгөө яг ажиллах зорилготой гадаад улсаас одоо нөгөө Японд байгаа ажиллах боловсон хүчний дутагдалд ороод байгаа салбаруудаа нөхөх зорилготой гаргасан виз. Тэгээд энэ нөгөө нэг 2025 оны Нисэнижигоне Мондай гэж нэг яригдаад байгаа штэ тий. 2025 онд нөгөө боловсон хүчний дутагдал маш их орно гэд. Тэр нь яагаад ингэж гисэн чинь юм байна л да. 1947-оос 49 онд baby boom гэд гарсан юм байна л да. Тэр нь болохоор айгүй их тэр үед амар олон хүүхдүүд төрсөн. Тэгээ одоо нөгөө baby boom-ийн үеийнхэн чинь одоо 2025 онд болохоор нөгөө 75-аас дээш насны буюу ажиллах чадваргүй өндөр насны руу шилжиж байгаа. Тэгээ тэр үеэр нөгөө ажиллах боловсон хүч айгүй дутагдалд орно гэсэн зүйлээс болоод энэ нөгөө нэг гадаадаас ажиллах хүчээ тэгээ тэр ялангуяа 14 салбар гэдэг нь болохоор одоо асаргаа орч жоон за тэгээд газар тариалан нөгөө нэг хоолны салбар дотор буудал гэдэг ер нь бүх салбарууд айгүй нөгөө ажиллах ер нь л нөгөө хүмүүс нийтлэг ажилдаг салбарууд бүгдээрээ орсон байгаа. Тэгээд тэрэндээ болохоор гадаадаас хүний нөгөө ажиллах хүч авахар тийм гаргасан визний төрөл байгаа. Тэгээ ерөнхийдөө бол хамгийн сүүлд гаргасан шинэ одоо виз гэх юм уу да тий визний төрөл гэх юм уу да тий. Тэгээ тэр дотор одоо манайх бол яг асаргааны чиглэлээр дагнаад тэгээ тэр дундаа бүр яг Монгол хүн л зөвхөн энэ салбарт зуршлаад явж байгаа. Тэгээ асаргааны салбарт гэх юм бол одоо яг нөгөө нэг энэ эрүүл мэнд хөдөлмөрийн яамнаас гаргасан юугаар тоон мэдээлэлээр болохоор нэг 380 мянган хүний дутагдалд нөгөө хүний нөөцийн дутагдалд орсон байгаа юм байлээ. Тэрийгээ тэгээд дотоодоос одоо нөхөж чадхаар болсон. Тэгээд тийм болохоор гадаадаас ингээд бэлтгээд чадвархжуулаад авъя гэдэг зорилготой л ер нь визлээ. Тэгээд энэ яг визнийхаа тухайд гэх юм бол яг л одоо үндсэн ажилтан гэж яриад байдаг шүү дээ тий. Яг тэр визтэй адилхан нөгөө Япон хүмүүстэй ажлын нөхцөл, цалин, за тэгээ юу гэдэг нь тий нөгөө ажиллах орчин гэдэг бүх юмнууд нь бол яг эрхтэгч байхаар зохицуулагдсан хуулийн зохицуулалттай виз гэсэн үг. Тий. Ямар гоё дэлгэрэнгүй ярьж өгд юм бэ те бүр тоо баримттай аюу гоё өөх төөхтэй baby boom-ээс эхлээд харин тий 200 ерөөсөө уу халалт гээл ямар ч тийм юугүй ерөнхийдөө яваад байдаг гэсэн чинь аюу гоё дэлгэрэнгүй нөгөө манай компанид нөгөө ажлын нөгөө нэг ажил уучлал болохоор яагаад 2025 оны Мондай гэж гараад байгааг мэдчихэв нү гэл айгүйх нэг тийм яригддаг. Тэр нь ер нь яагаад ингэж харсан чинь яг тийм юм бэ лээ.
нөгөө дэлхийн 2 дугаар дайны дараа хүмүүсээ нөгөө хүн амаа өсгөх бодлоготойгоор нэг тийм уюуд байсан юм шиг байна. Тэгээ тэр нь болохоор эхний үе нь тэр 47-аас 49 оны хүүхдүүд гэж байгаа байхгүй. Гэсэн чинь одоо бол тэр нь аль хэдийн өндөр настай хүмүүс болсон тий. Нэг тийм үеийн газар ирэх юм шиг байна. Тийм би бас тэр талаар сонсч ирсэн юм байна. Одоо тэгээд уул нь бол baby boom гэдэг тэр нэг бөөн хүмүүс ингээд төрсэн байгаа штэ. Тэгээд ном сурмаар болол тэр хүмүүсээс чинь дахиад ингээд хүүхдөрөө уул нь ингээд энэ үйл харин тайлбаргүй явах хэвээр. Тэгсэн чинь нөгөө нэг Японы эдийн засгийн нөгөө хөөс нь хагараад жоохон юу баян биш болсон гэх юм уу. Тэгэнгүүтээ хүмүүс нөгөө нэг аавууд нас нөгөө завгүй болоод нэгдүгээрт одоо мөнгө төгрөг хүүхэд төрөхөд бас мөнгө хэрэгтэй дагаад болно. Тэгээ дээрэс нь нөгөө завгүй тийм айгүйх ажилдаг болсон болохоор тийм урсгалаараа тэр baby boom-ийн дараагийн baby boom зогссон. Бага болцсон. Одоо үсгээ болцсон юм билэ. Тэгээд тэрнээс цааш одоо угаасаа тэгэл төрөлт насжилт хоёр ингэ ижилхэн баланстай явж ээж одоо нөгөө хүн амынхын тоонд барьж явна. Тэгсэн чинь одоо нөгөө насаралт нь ихсээд төрөлт нь одоо угаасаа цааш нэмэгдэхгүй гинэ. Тийм болохоор одоо нөгөө Японы хүн ам багасна. Одоо зүгээр л ингээл тоогоор угаасаа статистикаар бодсон ч багасна гэсэн юм байгаа юм билээ. Харин тий одоо ер нь бол нөгөө өсөх төлөв байхгүй болчиход байгаа шүү дээ. Тэгэл дандаа хүн ам нь уруудаад багасаал явах нэг тэрэндээ л айгу танаа зовоод тэрийг их хэлж онтоо гаргаж байгаа л тийм арга хэмжээ юм да. Тийм тэгээд 14 төрлийн одоо энэ үйл ажиллагаа нь ерөнхийдөө хамгийн одоо Японцон бүх юм одоо үйлдвэр дотоодоосоо үйлдвэрлэдэг тийм болохоор тий хөдөлмөрийн насны хүмүүс байхгүй болцохоор өөртөө одоо юу гэдэг хар үгээр хэлэх юм бол тий идэх хоолгүй үйлчлэгийн газар ажиллах ажилтан байхгүй болчих учраас гадаадаас айгүй итгэвтэй ажиллах хүч авч байгаа гэсэн утгаар гаргаж байгаа юм шиг байна лээ тийм ээ. За тэгээд энэ янз бүрийн салбар байгаа тий зочдууд үйлчилгээний газар ч юм уу ерөнхийдөө нэг тэн дотроос төлөвлөгөөний компани яг голчлон оруулж ирдэг хасаргааны ажлынхаа талаар дахиад жоохон тийм дэлгэрэнгүй ярьж хөө яг одоо ямар ажил хийдий өдөр тутам ямар ажил хийдий хүнд эд юм уу хүмүүс монголчуудын нэг ерөнхий нэг юм төсөөллөдөг штэ тэр яг үний юм уу За тийм ерөнхийдөө бол хасаргааны ажил гэдэг тэгэхээр би ч гэсэн одоо нөгөө Японд ирэл анх яг нөгөө нарийн ширийн нэг мэддэг болсон. Тэгээ хасаргааны газар очиод нүдэрээ харсан. Тэгээ яг ямар хүмүүс хасруулдгийг гэдгийг яг ингээд судлаад явж байгаа байхгүй. Тэгээ Монголд болохоор ерөнхийдөө хамаатан саднараа ах дүүнэрээр нийлээл нөгөө өндөр настай эмээ өвгөө асраал явчихдаг шүү дээ. Одооноос яг нэг ганц хоёр жоохон хасаргааны газрууд гэж байгаа юм шиг байна. Гэхдээ ерөнхийдөө бол айгүй цөөхөн. Тэгээд яг нөгөө амьдрал практик дээр амар туршлагатай хүмүүс монголчууд. Тэгээд энэ ч болохоор яг чадна гэдэг нэг юм бодсон л байдаг. Гэхдээ яг ажлын хувьд гэх юм бол тийм бол бас нэг амархан гэж бол хэлэхгүй юм шиг санагцсан. Яа тэгэхээр амархан биш гэдэг нь болохоор ингээд амар ядарн биеийн хүчний ажил гэхээсээ илүүгээр одоо ингээд хүнийг ойлгоод ингээд хайрлаад сонсож чадах тийм чадвартай, тийм төвчээртэй байхгүй бол бас жоохон хэцүү санагдсан. Яагаад тэгэхээр асаргааны ажилд яг юу хийдэг вэ гэхлээр мэдээж одоо өндөр настай хүмүүс л байгаа шүү дээ тий. Өөрөө одоо нөгөө өдөр тутмынхаа юмыг хийж чадхаа болсон. Тэгээд тэрэгцэр дээр байдаг ч юм уу тий. Эсвэл бол бүр нөхөд өндөр наслаад нөгөө зүнэгрэх өвчин гэж яриад штэ. Нэмт шоу гэдэг. Тэр залгацсан хүмүүс. Тэгээд тиймэрхүү хүмүүс байдаг болохоор яг л тэр хүмүүсийн бид нэр өдөр тутамдаа яг юу хийдэг вүлээ тий. Өглөө босоод цаагаа өнөөрөө угаана. Тэгэл 0 орно бидэн усанд орно тий. Тэр болгонд нь л дандаа хамт явна гэсэн үг байхгүй юу? Тэгээ мэдээж нөгөө хүмүүсийн хэлдгээр одоо нөгөө өтгөн шингэний цэвэрлэх гэдэг ч юм уу тийм ажил тийм ажилтай гэдэг айгу тийм юутэй байдаг тийм төсөөлөлтэй байгаад байдаг. Яг нь тэр бол яг ажлынхаа үүргийн хувьд бол хийгдэн л дээ. Гэхдээ тэр чинь одоо нөгөө Японд аль хэдийн ажил болоод өчнөө хүмүүс ажиллаж байгаа тий. Тэгээд яг ганцаараа л тийм ажил хийгээд нөгөө гадаадаас ирсэн хүнээрээ л тийм ажил хийлгээд байт юм биш бас. Бүгдээрээ л адилхан яг тийм ажил хийж байгаа болохоор тэгээд ерөнхийдөө болоо тэгээд яг л нэг өндөр настай л одоо өвөө эмээ нартай л хамт байна гэсэн үг. Тэгээд одоо тэр хүмүүс маань одоо нөгөө ингэдэм байл асаргааны байгууллага чинь төвшнгөөрөө одоо нөгөө асруулж байгаа хүмүүсийн төвшнгөөр хуваагдсан янз янзын төрөл байд юм билээ. Тэгээд энэ нь болохоор мэдээж
жоохон хүндтэй бүр ингээд өөрөө бүтэн биеийн асаргаа шаарддаг хүмүүсийн асаргааны газар байна. Эсвэл нөгөө зөвхөн өдөртөө ирээд хоолундаа идээд усанд ороод явцдаг тийм байгууллага байна. За эсвэл бол нөгөө нөхөн сэргээ хэмчилгээтэй яг эмнэлгээсээ гарсныхаа дараа нөхөн сэргээ хэмчилгээтэй тийм рехаб бэрэг гэдэг шүү дээ. Тэрийг хийгээд гаргадаг тийм байгууллага байна. Яг ингээд дотроо бол янз бүр л байд юм лээ. Тэгэхээр нэрээ өөрөө одоо би одоо жишээл юу гэдэг те тэр арай нөхөн сэргээх сувилахын газар дээр нь ажилламаар байна гэж өөрөө хүсэл тавьж болох уу? Хаана ажиллах аа? Тийм. Тэг яг нөгөө нэг дуушлуулж байгаа байгууллагатаа би Токиод ажилламаар байна. Ийм талантай. Мэдээж өөрөө ингэ тодорхой хэмжээний ур чадвар байгаад те бусдад нөгөө тавих шаардлага өөрөөсөө тавих үз ингээд нөгөө хэмжээний гэхээр бас буруу юм аа. Яг нөгөө мэдээж нөгөө Японы байдлынх нь мэдлэг нь өндөр. За тэгээд туршлагатай гэдэг ч юм уу те. Тэг өөрөө ингээд нөгөө газрууд ингээд сонгохуйц байх юм бол мэдээж тэрийг хэлж болно шүү дээ. Би ийм газар ажилламаараа нэгмээр тэгмээр гэдэг. Яг нөгөө зуршлуулж байгаа газартаа сайн ярилцвал хэрэгтэй. Одоо жишээлбэл одоо ингээд хэд нөгөө зөвнөрхөө өвчнөд ч юм уу те тиймэрхүү газарт ажиллаад жоохон тэр нь хэцүү байсан бол би арай жоохон хөнгөнд нь ажиллаж үзмээр байна гэдэг ч юм уу те. Тэрийг яг нөгөө зуршлуулж байгаа газартаа л ярилцсан гэсэн. Зуршлуулж байгаа газартаа. За тэгээд энэ виз маань ер нь нийтдээ хэдэн жил байд юм бэ? Тэгээд бас ажиллах хугацаанд гэр бүлээ те одоо эхнэр хүүхдээ ч юм уу нөхрөө Монголоос татаж өөрийнхөө визэн дээр хамт авч болд юм болоо? За визний хувьд гэхлээр юу байгаа сайн нөгөө хэлсэн 14 салбар гэдэг байгаа шүү дээ. Тэр маань болохоор дотроо 1-р зэрэг 2-р зэрэг гэж явж байгаа. Тэгээ 2-р зэрэг нь болохоор бүгдээрээ орчин 1-р зэрэгт хамаардаг салбар нь одоогийн байдлаар нэг 2 л байгаа. Тэгээд тэрнээс бус нь болохоор 2-р зэрэгтэй болохоор дандаа 5 жил хүртэл Японд ажиллаж амьдрна. За тэгээд тогтег энэ жоо нэг сул тал нь гэх юм бол гэр бүлээ авчрах боломж байдаггүй. Яг нь 1-р зэрэг рүү оруулах юм бол гэр бүлээ татаад хамт амьдрах боломжтой байдаг л да. Гэхдээ 2-р зэрэгтэй болох 2-р зэрэг дээр аль салбар гэр бүлээ татах боломжгүй байдаг. Тэгээд гэхдээ одоо нэг яг асаргаа гэж ярьж байгаа болохоор нөгөө өөрийнхөө хийдэг юм дээр л яриад байна л да. Асаргаа болохоор нэг онцлогтой юм гэх юм бол асаргааны салбарт ороод эхний 3 жил ажиллаад тэгээ нөгөө анхан шатны мэдлэгээ авцсан гэд нөгөө яг практикаар ажиллаад үзчихэж байгаа шүү дээ. Тэгснийхаа дараа мэрэгжлийн шалгалт өгж болдог байхгүй юу? Улсын шалгалт гэсэн үг. Үнэмлэхдээ одоо мэрэгжил дээшлэх шалгалт гэх юм уу? Тэр шалгалтаа өгчих юм бол өгөөд тэнцчих юм бол визний төрөлчин Kaigo гэдэг тустай асаргаа гэдэг тустай нөгөө ажиллах виз байгаа. Тэр виз рүүгээ шилжчих юм бол гэр бүлээ татаад хамт амьдарч болно гэсэн. Мэдээж тэгээд нөгөө мэрэгжлийн болцсон гэдэг үднээсээ цалин дээр нь ч гэсэн нэмэлт ороод явчихна. Тэр аюулх боломжтой. 3 жил ажиллаад уу тий? Тий. 3 жил ажиллаад. Үнэн компани үнсэн ажилтан шиг л болчих юм биш тийм ээ? Тий. Үндсэн ажилтан гэхдээ яг нөгөө гэрээ энтрээрээ бол яг үндсэнгээр л явна л та. Гэхдээ нөгөө мэрэгчлэн илүү мэрэгч байгаа л гэсэн үг. Тийм нөгөө улсын шалгалтаа өгөөд явчих байгаа болохоор. Гэхдээ тэр нь яг нөгөө шалгалт өгөөл юм амархан юм шиг ингээд одоо ярьж байгаа гэсэн яг улсын шалгалт гэдэг утгаараа жоохон хүнд байхын хувьд бол байдаг. Тэгээ өөрөө яг хичээгээд мэрийгээд тэгээ улсын шалгалт гэдэг маань зөвхөн гадаад хүмүүст ориулаад авч байгаа JLPT энэ шиг биш шүү дээ. Бүх нөгөө Японч хаана хүмүүс ч бүгдээрээ л яг энэ асаргааны салбарт ажиллаж байгаа хүмүүс дараагийн шат руугаа ахихын тулд өгч байгаа шалгалт учраас тэр нөгөө мэрэгжлийн үг хэллэгүүд зөндөө орж ирнэ. Уур чадварын талаас шалгалтууд нь орж ирнэ. Тийм шалгалт. Одоо нөгөө нэг Япончууд өмгөөлөгч одоо хуульч болох тий өгөөд идэг улсын шалгалтууд юм. Нэг хоккаш ингэж яриад. Шикаго аавн гэдэг юм шүү дээ. Япончуудтай ижилхэн тэр юун дээр өрсөлдөх нь шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр болохоор дараагийн алхам гэж бодоод за эхний ээлжинд надад тэгвэл ерөнхийдөө нэг одоо асаргаагаар Япон явъя гэж бодож байгаа хүмүүс одоо Монголоос бид гурыг сонсож байгаа хүн байх юм бол унаас эхэлж одоо хөөцөлдөж эхлэх үү тийм ээ. Тэр талаар нь хэлчихөө. За тий.
Тийм Монголоос нэрээ ойрын үед айгүй их нөгөө хил нэгдээд яатантай холбоотойгоор айгүй хүмүүс хөдөлгөөнд орсон юм шиг үлээ тий. Та хоёрлоо гэсэн зөндөө хүмүүс холбогдож байгаа. Одоо манайх руу ч гэсэн айгүй асууж байгаа. Тэгээд яг яаж эхлэх үү яах вэ гэдэг дээр бас мэдгүй хүмүүс зөндөө байд юм шиг үлээ. Ямар ч байсан одоо энэ нөгөө тогтоё кино тусгай ур чадварын виз нь болохоор заавалчгүй GLBT N4 гэсэн шаардлага тавигддаг. Яагаад гэхлээр нөгөө одоо хүртэл нөгөө геножив шүүсэй буюу нөгөө дадлагчч айгүй их байгаад байсан шүү дээ тий. Тэр маань бас нөгөө ажлын виз гэж ойлголттой байсан боловч яг тийм биш байхгүй юу? Нөгөө дадлагчч гэдэг виз маань болохоор гадны орноос ирээд тухайн салбартаа одоо Японд тухайн салбарынхаа ур чадварыг сураад нутагтаа очиод суурьшуулна гэдэг зорилготой виз. Тэрнээс биш ажлынхаа виз биш болохоор ямар нэгэн хэлний хувьд тийм шаардлага байдаггүй байсан. Одоо болохоор энэ тусгай ур чадварыг болохоор шууд ирээл ажил дээр гарах учраас ядчил нөгөө нэг хүнтэй харилцах хэмжээний Японы хэлтэй байх гэдэг үднээсээ N4-тэй байх шаардлагатай гэдэг. За тэгээд тэрнийхээ дээрээсээ салбартаа мэрэгжлийн шалгалтууд гэж байгаа. Жишээлбэл асаргааны хувьд болохоор 2 мэрэгжлийн шалгалттай байдаг. Тэр нь болохоор улсын асаргааны Японы хэл одоо мэрэгжлийн үг хэл гэсэн үг тий. Тэгээд ур чадварын шалгалт гэдэг. Тэгээ нийтдээ ерөнхийдөө ингээ 3 шалгалт болчихж байгаа. Тэгэхээр асаргаагаар яа гэсэн бодолтой байгаа хүмүүс болохоор эхний ээлжинд заавалчгүй хэлнийхээ хичээлийг хийх хэрэгтэй. За тэгээ саяны хэлсэн мэрэгжлийн 2 шалгалт болохоор сар болгон Монголд явагддаг болохоор тэр шалгалтандаа ороод тэнцчих хэрэгтэй. За тэгээд дараагийнх нь болохоор зурчлалын компаниудтай холбогдоод ярилцлаганд ороод ингээд явна л гэсэн үг. Гэхдээ тэр сургалтанд бэлтгэхийн тулд юу бэлтэх үү гэхээ бас мэдэхгүй болохоор эхлээд зурчлалын төвд хандсан байх тийм ээ. Тийм. Яг юунаас бэлтгэх үү? Бас нэрээ тийм дээ. Юунаас бэлтгэх үү? Яаж бэлтгэх үү гэдэг маань бас жоон хэцүү байж магадгүй. Тийм болохоор зурчлалын компаниудаас асуугаад одоо ч нөгөө харьцангуй айгүй ханаас ч асуусан мэдээлэл айгүй түгээмэл болсон болохоор баг өөрөө ч судлаад яасан болох бах. Тэгэл зурчлалынхаа мэдгүй бол зурчлалын компаниуд руугаа асуугаад тэгэх юм бол тэгэл хэлэл өгч байх л та бүгдээ. Зурчлалын компани гэхээр яг Монголд янз янзын л одоо өртөгтэй байгаа хэл та тий. Зарим нь одоо арай их илүү мөнгө авдаг ч юм уу тий. Танай компанийн хувьд одоо Монголоос ирья гэх юм бол хандуул арилцаагаар хэр хэмжээний өртөг гарах вэ? За одоо яг нөгөө нэг энэ дээр нэг ийм ялгаатай байгаад байгаа. Түрүүн хэлсэн дадлагчч гэдэг дээр л дахиад жишээ авах гэдэг нь л да. Дадлагчч чинь нөгөө нийгэмлэг гэж нэг байгаад байдаг шүү дээ. Ханри дантай гэж хажууд нь хариуцаад явдаг нийгэмлэг байгаад байдаг. Тэр нийгэмлэг нөгөө тусгай зөвшөөрлөө аваад хүн ингээд зурчлаад ингээд явж болдог. Тэгээ энэ тусгай ур чадварын визний хувьд болохоор тэр нөгөө нийгэмлэг гэдэг нь Монгол улсын нөгөө хөдөлмөр хамгааллын яам өөрөө болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр тэднийх дээр очиж бүртгүүлээд тэгээ зуучлалын хөлс гэх юм бол яг манайх болохоор Монгол улс салбар байхгүй шууд энэчнээс одоо манайх Токиод байдаг компани байхгүй. Тэгээ Токиогоос шууд нөгөө нэг одоо онлайн дээр ханаас тамаагүй холбогдож байгаа болохоор онлайнаар холбогдоод хүмүүстэй холбогдоод явдаг учраас нэгдүгээр зуучлалын хөлс авдаггүй. Яагаад авдаггүй вэ гэхлээр бид нар мэдээж нөгөө харилцагч нар байгаа тий асаргааны газарт одоо ингээ 2 хүнийг уулзуулж ийн л гэсэн үг манай компанид одоо нэг тал нь хүн байхгүй нэг тал нь ажилд ормоор тэрийг ингээ зохицуулаад ингээ уулзуулж байгаа. Тэгэхээр тэр нөгөө ажилд авах авмаар байгаа гэсэн газраасаа бид нөгөө зуучлалын хөлсөө авчдаг учраас хувь хүнээс бол зуучлалын хөлс авахгүйгээр явдаг байна. Гэхдээ энэ болохоор яг манай компанийн хувьд гэхээр бусад зуучлалын компаниуд өөрсдөө тогтсон үнэтэй байгаад байгаа юм шиг байна л та. Японы хэлний сургаалт за тэгээд тэр нөгөө мэрэгжлийн шалгалтаа өгөхөд бол өөрсдөө мөнгө гаргана шүү дээ тийм ээ. Зуучлалын хувьд төлбөргүй гэсэн үг болох юм л та. Тийм. Айгу боломжийн тий. Маш одоо Монголоос хэрвээ асаргаар ирээ гэж бодож байгаа хүмүүс хамбал надад л айгу гоё боломжийг санагдаж байна. Тэгэхгүй бол ингээд би бас ингээд сонсдог байхгүй одоо юу гэдэг таньдаг хүн энэ төр Японд одоо жишээлбэл дадлагчийн визээр ч юм уу эсвэл үнцэн ажилтны визараас аюу хэрэг байна л да тий. Монголд одоо хэрвээ төгссөн мэрэгчлэн жишээлбэл автын инженер бол энд бас шууд автын инженерт Япон хэлгүй ч гэсэндээ бас шууд үнцэн ажилтнаар оруулж ирээд байгаа юм лээ. Тэгэнгүүт Монголдо төлсөн тэр зуулчлалын мөнгө гэсэн чинь бүр амар бүр хэдэн 10 сая төлсөн байгаа байхгүй юу? 10 сая нэг бол 15 сая энэ төр. Тэгэхээр тийм амар их
тийм мөнгө бас төлж ер нь ирнэ гэж бас хүмүүс бодож иж магадгүй. Тийм болохоор хэрвээ яг өөртөө сайн хичээгээд салбандаа тэнцэх юм бол бас боломж бол байгаа юм байна тий. Тийм тийм. Яг нөгөө одоо болохоор манай компани Монголоос бас хүмүүс авч байгаа. Тэгээд нөгөө Япон дотроосоо юуны дадлагчдын 3 жил нь дуусаад одоо үргэлжлүүлээд ажилламаар байна. Заавалчгүй асаргаа биш шүү дээ. Өөр салбарт байгаад одоо би энэ удаа асаргаа руу орж үзмээр байна гэдэг ч юм. Тэр бол ерөөсөө болно. Нөгөө нэг мэрэгжлийн шалгалтыг өгвөл явчих юм бол асуудал байхгүй. Тэгээд тийм хүмүүс нэр ингэж болох уу? Хэлний бэлтгэлээ төгссөн хүүхэд ажилд орж болох уу? Ур чадварын дадлагчаар. Тийм болно шүү дээ. Одоо манайхаас манайд одоо нөгөө ерөөсөө одоо бүртгэлтэй байгаа хүүхдүүд нь хэлний бэлтгэлийн хүүхдүүд байна. Ирээд одоо 2 сар болж байна. Гэхдээ ингээд үргэлжлүүлээд би сургуулаа төгсчөөд энэ асраагаар ингээд ажиллах хүсэлтэй байгаамаа. Тэгээ тийм болохоор одоо эртнээс ингээд бүртгүүлээд юмаа хийгээд явж иж болох уу шалгалтандаа ингээд яах вэ ихүү гэж зөвлөгөө авч байгаа хүмүүс зөндөө байгаа. Тийм хүүхдүүд ч байгаа. Тэгээд Япон дотроос гэх юм бол тийм хүмүүс байна. Монголоос гэх юм бол Монгол нөгөө шалгалтандаа тэмцсэн байгаа хүмүүс байна тий. Тэгээд нөгөө одоо яг манай компани Монголоос хүмүүсээ авахтай яг тэгж байгаа байхгүй. Зуучлалын хөлс хувь хүнээс нь авахгүй байгаа. Тэгээд дээрэс нь ирээд зөвхөн нөгөө нэг ихний хэрэглээний 2 сарынхаа төлбөрийг мэдээж өөртөө авчирч тий. Тэрийгээ авчираад тэгээд ажиллаад шууд нөгөө эрэхт нь ажиллана гэлэн тий байж байгаа. Уул нь бол айгүй л дайггүй л нөхцөлтэй санагдаад байгаа. Тэгээ хүмүүс яг нөгөө гараад удаагүй байгаа болохоор бас яг нарийн учир шалтгаан нь бас мэдэхгүй байх шиг байна. Тэгээд жоохон мэдээлэл жоохон байх шиг байна тийм ээ. Одоо нөгөө гэрээт ажилтан хүнд гэж ойлгоод байдаг. Тэр ойлголтод тэр чигээрээ тэгэл дахиад нэр нь ядчих жоохон ойролцоо тий. Дадлагч гэхээгүй тусгай ур чадварын дадлагчч гэхээр нөгөө алигаа хэлээд байгаа хүмүүс жоохон аль ялгаа салахгүй гэж магадгүй тий. Тэгээд нөгөө яагаад гэдэг нөгөө ажил нь хүнд нөгөө тиймэрхүү ярианууд гарсан бэ гэд би бодоод идэг байхгүй. Тэгэхээр тэр юунаас л үүдэлтэй юм шиг байна. Нэг дадлагчч чинь нөгөө цалин бас нэг жоохон бага байгаад байдаг шүү дээ тий. Тэгээд дадлагччаас үүсэн. Тэгээд зарим нөгөө дадлагчч авч байгаа нөгөө нийгэмлэг нь бас нөгөө жоохон хариуцлагагүй тэг хүүхдүүдэд харж ханддаггүй. Тэг Япон талаас Япон ч тэр чигээрээ сайн хүмүүсээс байхгүй шүү дээ. Жоохон тэгээд нөгөө бага цалингаар их ажиллуулж гадаг компаниудаа тэрийг нь бол нөгөө тухайн нийгэмлэг нь хилээд ингээд засаар ингээд явах хэрэгтэй байхгүй. Тэгэхэд нөгөө тийм юм байхгүй нөгөө гаднаас ирж байгаа хүмүүсийн зүрхийг хөлцдөг тий. Тэгээд тэр хүмүүсийнх нь яриа ингээд амжаад нэг тиймэрхүү яриа болчт юм болов гэж одоо анзаараад байгаа. Тэгээд дээрээс нь цалин нь бас жоохон бага байдаг те. Юуны хувьд болохоор одоо энэ насргааны ажлын хувьд болохоор цалин мөнгөний хувьд хэр байдаг вэ? Бас одоо даатгалч юм уу те. Тэр цалин хөл татваас тэр талаар хэр байдیں۔ Мөнгө цуглуулах боломж нь хэр байдیں۔ Өөрөөс ямар зарлага гарах уу тэр тийм цалингийн хувьд болохоор яг тэдийн гэж хэлчихлээр бас жоохон хэцүү. Энэ нөгөө Монголд ч гэсэн бас нэг хөдөлмөр үйлсний доод хэмжээгээ байдаг шүү дээ. Тэгээ тэр нөгөө Японд яг муужаараа жоохон өөр байгаа байдаг шүү дээ. Тэрнээсээ шалтгаалаад тэгээ дээрэс нь энэ нөгөө нэг асаргааны ажилтан хомсдолтой байгаа болохоор нөгөө тухайн мужаас нь ч юм уу тухайн дүүргээс нь ч юм уу тэр нөгөө дүүрэгт байгаа асаргааны байгууллагуудад нөгөө дэмжлэг болгож юунууд өгд юм байлээ. Дэмжлэгүүд өгд юм байлээ. Тэрнийх нь нэмэлт нь хэр байна. За тэгээ байгууллагаас нь гаргаж хүмүүсээ нөгөө дэмжлэг нь бас хэр байна гэдгээсээ хамаараад жоохон өөр болчиход идэг байхгүй юу. Гэхдээ ерөнхийдөө нэг дунджаар гэх юм бол нэг 19-аас 20 мянган 120 мянгаас 200 мянган yen тий 200 мянган yen болвол яг нэг асаргааны хувьд бол дундаж гэж бодож байна. Тэгээ дээрээс нь тэрэн дээрээ болохоор шүнний нөгөө ээлжинд гардаг байхгүй юу. Мэдээж нөгөө ирээд шууд ингээд шүний ээлжинд гарахгүй л тий ажилдаа дасаа нэг хагас жилийн дараа ч юм уу тий ганцаараа ингээд юмнуудаа хийж мэддэг болсныхаа дараа шүний ээлжинд гарч эхэлнэ. Тэгээ шүний ээлж чинь болохоор нөгөө хуулаараа нэмэгдэлтэй байдаг тий. Тэгэхээр бас цалин дээр нь хөөрхөн нэмэлт ороод ирнэ. За тэгээд байгууллагаасаа шалтгаалаад юу гэж байгаа. Нөгөө бонус гэж яриад байгаа. Асаргаа тойр сонсч ирсэн асаргааны нөгөө салбар аягүй бонус ихтэй гэж. Тэр нь болохоор нөгөө хүмүүс нь жоохон нөгөө ажиллах хүмүүс нь байхгүй болохоор хүмүүсээ татах тийм байдаг юм мэдгүй тэрэн сайн мэдгүй. Гэхдээ ямар ч байсан бонус амар ихтэй. Нэг 2 удаа ч юм уу тий. Гэтэ тэрийг бол компаниас нь хамаарна. Тийм бонустай байдаг. Тэгээд цалин нэмэгддэг.
Тийм. Тэгээ татвар юунууд нь бол бүх татварууд, даатгалууд бүгдээр ингээд хамрагдаад явна гэсэн үг. Яг л одоо Япон хүн шиг л тий байх юм нэ Тийм. тий. Татвар юмнуудаа төлнө гэдэг чинь эргээгээд одоо Японоос тэр хангамж бүх юм авах хэрэгтэй, эмнэлэгтээ 70% хөнгөлөлтөө үзүүлэх хэрэгтэй. Тэгээд янз бүрийн одоо жишээлбэл одоо ч одоо үүнээс хойш байхгүй л ахaltaа жишээлбэл коронавигоос болоод орлого багассан бол өнгөрсөн жил чинь 100,000 улсаас авч маавал тэр мэр хэрвээ тийм хангамж ирэх юм бол бүгдийг нэргүүлээд авах эрхтэй болчихж байна гэсэн үг л дээ тийм ээ. Сая бас нэг кейс гарсан. Манай нэг сая Монголоос ирээд удаагүй байсан охин ажилдаа ороод 7 хоногийн дараа эмнэлэгт үзүүлэх шаардлага гараад. Тэгээ тэр хооронд чинь нөгөө эрүүл мэндийн даатгалд нөгөө карт гарч ирээг байгаа. Гэхдээ нөгөө нэг эрүүл мэндийн даатгал нөгөө шинжлэх хийсэн одоо бүртгүүлсэн байгаа гэдэг нөгөө бичгээ компаниас аваад тэгээл адилхан нөгөө яг даатгалтай юм шиг нөгөө 30% төлөөл эмнэлэгтээ үзүүлэл ячиж байгаа байхгүй юу? Тиймэрхүү боломжууд нь угаасаа бүгдээрээ нээлттэй байгаа. Тэрэн дээр санаа зовхон байхгүй. Тэгээ гол нь ингээд юу байгаад байгаа. Энийгээ хэрвээ ийм нөхцөлчин болвол заавалжгүй байх ёстой гэдгээ өөрөө айгуу сайн мэдэх хэрэгтэй. Тэгээ хэрвээ ийм юм байхгүй ингээд алдагдаад байх юм бол манайх бас нөгөө нэг бүртгэлтэй дэмжигч байгууллага гэдэг юм заавалжгүй хажууд нь байх ёстой. Одоо нөгөө төрөний нийгэмлэг гэдэг шиг Канри Дантай гэдэг шиг юм заавалжгүй энэ тусгай ур чадварын ирж байгаа хүмүүсийн хажууд бол тийм байгууллага байх ёстой. Одоо эрхийг хамгаалдаг, хангаж өгөхөд тусалдаг газар гэсэн үг бах тийм. Тийм. Тэгээ тэр нь ямар үүрэгтэй вэ гэхлээр яг ирснээс нь ахуулаад бүр анханаас нь одоо юуны онгоцны буудлаа очиж тосдог. За тэгээ харихт нь ингэж хүргэж өгдөг. За тэгээ анх ирээд ямар дүүрэг дээр бүртгэл хийгдэх байна уу те банкны карт нэх, утасны дугаар авах ингээл хамгийн ихний шаардлагатай бүхэл юм дээр хамт явж тэрийг нь тусалж өгнө. За тэгээд үргэлжлүүлээд тэр маань явн явдал нь амьдрал нь юу тохиолдож байна те юу сурмаар байна гэдгийг бүх талын мэдээллийг өгж явах хэрэгтэй байгууллага байхгүй. Тэгээ тэр байгууллагатайгаа аюул сайн нэгт ажиллаад хэрвээ ингээд ажил дээр нь асуудал гараад хэрвээ бусад хүмүүстэй яг Япон хүмүүстэй адилхан нөхцөл биш ажиллаад байх юм бол тэрийгээ шаардах өөрсдөө бүрэн боломжтой болохоор тэрийг аягүй сайн мэдэх хэрэгтэй. Би яг ямар нөхцөлтэйгээр ирж байгаа вэ? Би яг юу шаардаж болох вэ? Надад ямар ирэх байгаа вэ гэдгийг л аягүй сайн мэдчих хэрэгтэй юмсан надад. Гэхдээ яг одоо бид нар баг Монголд өөрийнхөө улсад байхдаа ч гэсэн ямар их хичээ сайн мэддэггүй. Тэгээд хилэн мэдгүй гадаад ирэх юм бол бүр л мэдгүй байх л та тий. Тэгэхээр одоо энэ танай компаниар ч юм уу тий ингээ Монгол ажилтнтай газраар бас ирэх юм бол айгуу даваа тал болж өгөх юм байна да гэж бодлоо. Монголоос дуучлуулаад ирээд энд ямар ч одоо тийм те Монгол хариуцсан ажилтнгүй байх юм бол бас эхний ээлжинд хэл муутай болохоор Монголын явц гаднаас хэр удаан харж хандаж утасны цаанаас орчуулга хийж өгөх билээ те тийм болохоор бас ингээд Монгол ажилтан байгаа газраар бас ирэх юм бол зүгээр юм байна гэж бодлоо. Миний хувьд гэхэд чинь Япон хэл бүр ингээд чөлөөтэй мэддэг байж байгаад ирсэн мөртлөө мэдэхгүй юм айгүйх гардаг гэсэн. Тэгэл би өөрийгөө эхлээд ингээл за би Японд очиж хэлтэй хэмжээндээ нэрээ алдахгүй гэж боддог гэсэн чинь ингээд мэдэхгүй юм амар их гараад тэг би нэг юу гэж хайж яаж хинээс асуухаач мэдэхгүй тийм нүд айгүй. Тийм болохоор одоо хэл мэдэхгүй хүмүүс ирээд шууд ингээ ажилд ороод байхаар бас нэлээ мэдэхгүй юмнууд гарах тэр үед те иймэрхүү зөв их сурвалжаас ч юм уу те хаваад тийм тэгээ нөгөө ганцхан мэдээлэл дээрч биш одоо тэгэл нөгөө орчин солигдоод нөгөө ганцаараа гадаад хүний нутагт ирж чинь тэгэхээр нөгөө сэтгэл санааны хямралтай болно. Тэгээд шууд ажиллахлаар бас нөгөө гэр орноо сана гэл тэгээд төрчин зөндөө юм байгаа шүү дээ. Тэр болгон дээрээ ингээд нөгөө хамт ингээд монголоор ярих хүн байх юм бол тэгээд мэдээж нөгөө таних хүн байхгүй байх юм бол бүр л хэцүү. Тэгээд тэрэн дээр нь ч гэсэн тусалж дэмжиж явах үүрэгтэй компани, үүрэгтэй байгууллагатай ер нь бол тэгээд заавалжгүй нөгөө тухайн авчирж байгаа орныхоо хэлээр ярьдаг хүн заавалжгүй байх ёстой гэсэн бас нөгөө шаардлагатай байгаа байхгүй. Зөв. Уул нь гоё нөхцлүүдийг гоё хангаж өгөөд л байгаа ирсэх юм бол уул нь гоё учиртай л юм байна. Ирэх хүртлээ за Монголд за нөгөө түрүүн ярьсанчлан Японы N4
шалгалтанд тэнцсэн байх. Дээрээс нь 2 шалгалт гээ 3 шалгалтанд тэнцсэн байх. Тэгээ за мэдээж нэг онгоцны зардал ч юм уу тиймэрхүү зардал Японы зардал ч юм уу гарах байх тий. Тэрнээс гадна ямар нэгэн тийм тавигдах шаардлага гэх юм уу нас ч юм уу тий одоо биеийн ачаалал даах чадвар ч юм уу тиймэрхүү ямар одоо шаардлагууд байх бол одоо бичигдсэн бичигдээгүй тийм дүрмүүдээс гэх юм уу дүрмж тий. Тэгээд санийх дээр бас нөгөө мэдээж нөгөө эрүүл мэндийн үзлэгт бүгдээрээ ирэхээс өмнө ордог. Тэгээд нөгөө эрүүл мэндийн хувьд асуудалгүй ямар нэгэн том хэмжээний өвчин, уйддаг, хууж өвчин байхгүй байх гэсэн шаардлагатай. Тэгээд хүүсний хувьд бол эрэгтэй эмэгтэй хамаагүй. Тэгээд насны хувьд болохоор ер нь бол нөгөө хязгаар байхгүй насны тийм хязгаарлал 50-аагүй л байт юм л та. Гэтэ яг нөгөө нэг амьдрал дээр тэр нөгөө яг ээгийн хэлж байгаа бичигдээгүй юм нь болохоор ажиллах газраас аль болох залуу хүмүүс хүсэж байдаг. Яагаад гэвэл нөгөө Японч ингээл багаас нь сургаад айгүй ингээ удаан хугацаанд ажиллах хүсэлтэй байгаа гэдэг шүү дээ. Тэгээ тийм болохоор ерөнхийдөө нөгөө залуу хүмүүсийг хүсэж байдаг. Тэгээ манайх болохоор манай компани 18-аас 38, 39 ч юм уу те. Нэг тиймэрхүү хэмжээнд бол авдаг. Гэхдээ яг нөгөө тухайн харилцагчаас шалтгаалаад 40 гарсан ч юм уу тиймэрхүү хүн байх юм бол мэдээж юутай туршлагатай хэлний хувьд асуудалгүй тиймэрхүү хүмүүс байх юм бол мэдээж манайхаас санал болгоод явна л та. Яг хийвчлэн л нэг жоохон 18-аас хийдэг. Хүний тоо энэ төр заасан байдаг. Одоо жишээлбэл жилд одоо хэдэн хүн зуулчлан ч гэдэг юм уу тийм тоо энэ төр байд юм болов? Хугацаа тийм. Байгууллагаас нь байгууллагт нь. Тийм одоо танай компани жишээлбэл за манай компанийн хувьд энэ жил 50 хүн зуулсан гэдэг юм уу тийм Монголоос. Тийм заасан тоо. Тийм лимит лимиттэй. Тийм лимит бол байхгүй. Зуучлалын эрхтэйгээр явж байгаа болохоор. Одоо нөө Японы сургууль болохоор жилийн 4 удаа л хэлэлт авна гэж явдаг. Тийм юм. Тийм юу бол байхгүй. Яг эсэлтийн хугацаа гэдэг шиг юм бол байхгүй. Яг нөгөө тогтмол явж ин гэсэн. Яг тэгэхээр нөгөө нэг хүмүүс чинь нөгөө яг асраач нь их хүчлээ эрэгтэй хүмүүс байдаг ч гэсэн эмэгтэй голчулсан шүү дээ тий. Бараг 80% эмэгтэй хүмүүс байдаг учраас нөгөө төрн мөрн гээл нөгөө хүний хомсдолт ингээд ерөнхийдөө айгүйх орж идэг салбар болохоор тэгэл хизээ хүн хэрэгтэй болно. Эсвэл бол ерөнхийдөө нөгөө нэг бас айгүйх салбаруудаа ингээд нээгээд одоо манай харилцагч нараас айгүй нөгөө өргөтгөөд одоо компани өргөтгөж байгаа гэж ярих юм тий. Тим компаниудаас айгүй их байгаа учраас тэр болгондоо ингээл амар хүмүүс ингээд хэрэгтэй болоод идэг ч юм уу тий. Тийм болохоор заавалж үүд юм элсэлтийн хугацаа л гэж байна. Манай харилцагч нар нөгөө байгууллага өргөтгөж идэх чинь хөгшин хүмүүс нэмэгтэй шин. Тийм хайрсан тий. Яасан сурсан байр тий. Яасан гоё байдлага байр. Хэр зэрэг байд юм бол гарахгүй ан гэсэн тохиолдол ер нь байдаг уу? Виз одоогоор давхалсан тохиолдол бол байхгүй. Монголоос бол гайгүй гараад ирдэг. Тэгээд нөгөө виз чинь мэдээж бас нөгөө яадаг ч тий. Хоёр дээр ч гэсэн тэгдэг баг. Яг хувь хүнийг шаардлагаас гадна бас нөгөө байгууллагын ажиллах гэж байгаа газрыг нь бас аюул шалгах тий. Тэгээд ажиллах гэж байгаа салбар дээрээ жоохон асуудалтай өмнө нь нөгөө гадаад хүн байж агаад тэр нь одоо ямар нэгэн хууль бус юм гараад юу атсан ч юм уу тиймэрхүү түүхтэй компаниуд болохоор гарахгүй байх магадлал байж магадгүй. Гэтэ одоогоор бол манад яг тийм гарсан юм бол байхгүй байна. Тэгээд юунаас Япон дотор нэг оюутан охин байсан байхгүй. Оюутан юу Нихонгогоо Япон хэлний сургуулийг төгсөөд тэгээд нөгөө виз мэдүүлсэн байхгүй. Тэгсэн чинь Японд 7 хоногийн дотор үл виз нь гарсан шин. Амар хурдан гарсан. Тэр үед бүр гайхаад яг нэг байгууллагын тэр бас асуудалгүй газар байсан гэж мадуу тэгээд ер нь бол Япон дотроос бол гайгүй хурдан л байхаар юм шиг байгаа маа. Нөгөө нэг тэр оюутны хэлний сургуулиар ирсэн байна гэдэг чинь тэр хүүхдийн өмнөх мэдээллүүд нь бүгд байгаа болохоор шинээр шууд Монголоос мэдээлж байгаа хүнээс шалгахад арай бага байсан баг л та тийм ээ. Тийм тэгээд дээрээс нь угаасаа нөгөө сүүлийн хэдэн жилийн өмнөөс Японы нөгөө оюутны виз айгуу хэлний сургуулийн оюутны виз айгуу чангарсан бараг 50-60% тал гардаг болсон. Тэгэхээр нөгөө энэ визээр энэ шин төрлийн визээр хүмүүсээ авах бодлого Японы засгийн газарт байгаа юм шиг үлээ. Оюутнууд ч юм болохоор нөгөө цагийн ажил хийдэг. Тэгээд Японд нэг тийм тэгтлээ нэг одоо юу гэдэг хэрэггүй гэхэд цаашаа татвар нэмрээ аваад тийм.
Тийм нөгөө орлогын албан татвар төлөхгүй тэгтлээ их нөгөө одоо Япон одоо оюутнуудын тоог их хвцэл нь хятад оюутнууд нэлээд дийлэнхийг нь эзэлдэг. Тэг хятад оюутнууд ирсэхээр нэг ажил хийдгүүц юм уу те тийм болохоор нэг баг оюутнуудын нэг тэр орон зайнаас илүү тэр ажил хийж өгөх хүмүүсийн орон зай нэрхтээ болохоор тэр энэ шинэ видеоны гаралтыг айгу сайжруулж байгаа юм шиг үлээ. Тэгэл үнэхээр л одоо юу гэдэг Японд барыг харлаж барьж байгаагүй ч юм уу тэр хүлээж авч байгаа байгууллага нь тэгтлээ амар асуудалгүй биш л ал бараг тэгвэл гайгүй юм байна л та тий визэнд. Монголоос болвол за нөгөө Японы N4 хүртэл үзнэ гэдэг чинь нэг ойролцоогоор 2-3 сар Японы үзсэн байх. Шаардлагатай. Тэгээд дээрээс нь хажуугаар нь нэр асаргааны хичээлээ үзээд нэг 3-4 сар ч юм уу те болоод бичиг баримтаа бүрдүүлээд тэгээд иржээд л бас нэг нэлээд хэдэн сар хэрэг болох юм байна да тийм ээ. Хилээ мэддэг хүмүүс юм бол бас байх. За шалгалтандаа тэмцсэн гэд үзэх юм бол тэрнээс хойш ч нөгөө юу байгаа штэ. Ярилцлагандаа орно. Тэг ажлын ярилцлаганд орохдоо тэр бол зөвхөн 100% өөрөөс нь шалтгаалх учраас яг бид нараас ингээд саппорт хийн л дээ. Гэхдээ өөрийнхөө хамаг мэйлдээр ярилцлаган дээр гаргаад ярилцлагандаа хизээ тэмцэхнээс нь шалтгаалаад тэгээд Ньюканд одоо нөгөө амьдрах шар ууд гэдэг байгаа штэ. Тэрийг нь бүрдүүлээ шар ууд нь гарсны дараа Монгол руу явуулаад тэгээ Монголд виз мэдүүлээд тэгээд ийм хугацаа гэхлээр за нэг ихтэй хамгийн ихтэй 6 сар юм уу? Нэг 4 сар орчимд ч юм уу те. Яг нэг шалгалтанд тэмцснээс хойш гэж бодох юм бол энэ тиймэрхүү хугацааг бол зарцуулах юм байна гэж бодцоход бол болох байхаа. За тэгээд хэрвээ эрт ажиллаад за тэгээд тэр хугацаанд одоо яа гэм бол амралт энтрээрээ Монгол буцаж болдсон болов яа гэм бол амралт энтер нь бас энгийн одоо Япон хүмүүстэй адилхан байх уу? Баярын үед одоо жишээлбэл Японч нэг обон ясами гээл те одоо 8 сар голден вик гэ 5 сар амралт штэ те 5 сард. Тиймэрхүү амралтууд энтер нь ямар байд юм бол? Амралтын үед тэгэхээр яг л адилхан Япон хүнтэй адилхан. Гэхдээ нөгөө асаргааны салбар ч юм бол нөгөө 24-д болоо. Ерөөсөө нөгөө нэг амралтгүй тэр нөгөө байгууллага нь бол амралтгүй ажиллаж идэг учраас нөгөө шифтээр ажилладаг, ээлжээр ажилладаг. Тэгээд өдөр орой өглөө эрт ч юм өглөө өдөр орой гэсэн ээлжүүд хөвчлэн байгаад идэв. Тэгээд тэрэндээ бусад хүмүүстэйгээ зохицол ингээд амарна, ажиллана. Тэгээд яг нөгөө хуулийнхаа дагуу 7 сарда 8-9 өдрийн амралт заавалжгүй байх хэрэгтэй. Тэгээд 6 сар ажилласнаас хойш болохоор нөгөө 10 хоногийн цалинтай чөлөө орж ирдэг шүү дээ. Тэр нь бол олгогдно. Тэгээд яг нөгөө Golden Week ч юм уу эсвэл нөгөө олон нийтийн баярын өдрүүдээр амарна гэж бол хэлж чадахгүй. Яг тэгэхээр нөгөө тэр ээлжээр ажиллаж байгаа учраас нөгөө ээлжтэй таарах юм бол тэгэл ээлжиндээ гараал явна гэсэн. Гэхдээ тэгээд тэр бол амралтаа аваад явж тээ. Тэгээ нөгөө Монгол хайрхаа хувьд юу ороод бол эхний 1 жилдээ бол яг харьж чадна гэж бол хэлж чадахгүй. Яа тэгэхээр нөгөө юмнуудаа сурна тээ. Тэгээд мэдээж нөгөө 6 сарынхан дараа цалинтай чөлөө гарна. Тэгээд ер нь бол 1 жил ч аюу хурд өнгөрчдөг шүү дээ. Ингээл юмаа сураал ингээл явж байж. Тэгээд 1 жилийнхэн дараагаас ч юм уу нөгөө ажиллах хүмүүстэйгээ цогцоод Монгол бол тэрийг нөгөө ажиллах хүмүүстэйгээ л ярилцсан гэсэн үг шүү дээ. Тэрийгээ тэгээ зохицуулаад явах юм бол боломжтой. Айгу боломжтой юм биш үү те? Монгол хайрах гэснээс одоо жишээлбэл ирээд энэ ажлыг би хийж чадахгүй байна гэд буцахаар бол яах вэ? Тийшээ одоо тэгэл буцахаар болох юм бол үнэхээр чадахгүй байна те. Өөрийнх нь яг нөгөө бодож ирсэн биш. Эсвэл ирээд яг хийгээд үзсэн чинь сэтгэл санаанд нь жоохон тиймэрхүү ч юм уу өөрт нь таарахгүй. Яг нөгөө бүх хүнд таарна гэсэн ажил бол биш шүү дээ. Тэгээ яг хийгээд үзсэн чинь чадахгүй, мэдгүй юмнууд өндөө гараа тэгээд тиймэрхүү асуудал гараад ах юм бол тэгэл одоо харахаас өөр аргагүй л болно гэсэн үг. Тэгэхэд бол тийм асуудал байхгүй. Гэхдээ тэрнээс нь өмнө авах арга хэмжээг бол манай байгууллагаас одоо нөгөө бүртгэлтэй дэмжигч байгууллага гэдэг байгаа. Toroku Shin Kiko гэдэг байгаа байхгүй. Тэгээд тэр нь мэдээж нөгөө ажиллаж байгаа компанитай нь ярилцаад одоо ингээд ийм асуудал гараад байна гэх юм бол тэрийг нь аль болох зохицуулах талаас нь арга хэмжээнүүд ингээд шатааруулаад авна. Тэгээ хэрвээ тэгээ бүр болохгүй байх юм бол тэгээл ярилцж байгаа л харахаас зүгээр аргагүй болно л доо. Тэрэн дээр бол заавалчгүй 5 жилээ гүйцээ
энэ гэсэн юм бол байхгүй. Өргөдлөө өгвөл ажлаасаа гарч байгаа юм шиг өргөдлөө өгвөл тэгэл шууд одоо Японоос гараад визнийхээ хугацаанд тий гараа авах юм бол хэлэхгүй болно л да тий. Визийн хугацаанд гэснээс яг одоо нөгөө жишээлбэл 5 жилийн виз ингээд авчлаа. Тэнгүүд 1 жил ажиллаад ажлаасаа гарчлаа. Тэнгүүд нөгөө надад дахиад үлдсэн 4 жилийн виз байгаа гэж хүмүүс ойлгоод идэг. Тэр болохоор нөгөө нэг харьяалагдж байгаа газартаа одоо ажиллах ч юм уу тий аль эсвэл сургуульд сурахын тулд олгож байгаа виз учраас тэр газраасаа гарцгал юм бол тэр виз нь нөгөө нэг одоо ингээд гартаа барьж байгаа виз нь ингээд цаасаараа байж байгаа гэсэн цаанаа бол байхгүй болж байгаа учраас ажлаасаа ч юм уу сургуулиасаа гарах юм бол шууд одоо Японоос гарах хэрэгтэй байдаг тийм ээ. Тэр болохоор яг Японд бүх визний хувьд ижилхэн ажиллаж байгаа, ажиллаж байсан хүн дадлагжаагч гэрээ оюутан бүх хүмүүст адилхан байдаг. Тэгээд нөгөө дээрээс нь одоо 5 жил хүртэл ажиллах боломжтой л виз болохоос биш яг нөгөө жилээр бол дандаа коушн хийж юу яаж явагддаг гэрээ тийм сонгогдоод явагддаг гэсэн. Тэгэхээр одоо нөгөө ихний одоо өнгөрсөн 1 жилийнхээ бас байдлыг нь ч юм уу тий бас харах тийм ээ. Тий. За Монгол юу буцъя гэснээс одоо за жишээлбэл одоо юу гэдэг өөрийнхөө ажлынхаа тэр дарга энтертэй ч юм уу тий тохирохгүй байдаг ч юм уу одоо эндээс өөр компанид тий ажилламаар байна гэх юм бол компаниас сольж болд юм болов? Тийм компаниас сольж болно. Тэрийгээ гол нь түрүүн хэлсэнчлээ яг бид нартай л аягүй сайн ярилцах хэрэгтэй. Тэгээ манай нөгөө монголчууд хүмүүсийн онцлог байна л та. Ерөөс ингээл хамаг юм боглуулаад яваад байдаг. Тэгэл өөрөө нөгөө ямар нэгэн асуудлыг шийдчих гээл яваад байдаг. Тэгэх биш анханаас нь иймэрхүү асуудал гараад байна. Хэрвээ ингээд ажил дээр хамт ажиллаж байгаа хүмүүстэйгээ таарахгүй байна гэдэг ч юм уу те. Нөгөө хүмүүсээс нь жоохон ингээд гадаад хүн ингээд жоохон ялгарлаж харцаад байна гэдэг ч юм уу. Тиймэрхүү мэдгэтгэл юм бол бид нартай ярилцсан гэсэн. Тэгээ бид нар тэрийг мэдээ сонсоод нөгөө байгууллагынх нь хариуцж байгаа хүнтэй нь ярилцсан. Нэг ийм асуудал гараад байгаа юм байна. Одоо ингэж байна гэд. Тэгээд мэдээж энэ чинь ажиллаж байгаа юм чинь аль болох тав тухтай өөрийнхөө сайхан ажиллах хэрэгтэй шүү дээ. Тэгээд тэр сайжруулах тийм юмыг нь бол хийн. Гэхдээ тэгээд хийгээд сайжрахгүй байх юм бол тэгээд ажлаас болохоос өөр арга байхгүй. Гэтэ солиход бол ерөөсөө асуудал байхгүй. Тэгээд дахиад манахаас ингээд дараагийнх нь ажлыг санал болгоод ярилцсанд оруулаад ингээд явна гэсэн үг. Ер нь айгүй сонсоодсэн чи айгүй боломжтой юм аа. Гэхдээ энэ компани солино гэдэг дээр юу байгаа те? Тухайн нөгөө нэг салбар дотроос сольж болох байгаа те. Өөр салбар руу бол шилжих бол боломжгүй байгаа штэ те. Шилжгээр чинь нөгөө дахиж шинээр одоо нэг өсөндөө виз мэдүүлэхтэй адилхан болчихсон тийм тийм. Тэгээ бүх нөгөө мэргэжлийн шалгалт тэмдэг бүгдийн нэгнээс нөгөө л гэсэн үг тийм. Тэгэхээр одоо нөгөө нэг ажлаашаа сольж болно гэдгсэн чинь за би чипаттай жаад би одоо Осакад очиж ажилламаар байна гэдэг ч юм уу тийм өөрийнхөө нэг дураар хүмүүс яагаад гэдэг чинь заримдаа бас надад таалагдахгүй эсвэл манай найз залуу тэнж байгаа ингэсэн гэл нэг тиймэрхүү шалтгаанаар бол тэрийг бол мэдээж хүлээж авахгүй үндэтгэх шалтгаантай болвол тий харгалзаж үзэж болно гэсэн үг байна тий баттай яг нэг тгээд байгаа гэсэн юм гарч ирэх юм бол тий бас нөгөө виз шинээр мэдүүлнэ гэдэг чинь л нөгөө цагаачлалын албанд тэр шалтгааны тий одоо эхний газраасаа гарч байгаа шалтгаан бүх юмыг хэлэхэд шаардлагатай байдаг гэлхүү дээ тий. Тэгэхээр энэ зэтгэхийн шалтгааныг гэх юм бол угаасаа визэнч барыг зөвшөөрөхдөггүй бах тий цаана одоо юунаасаа харин тий. Тэгэхээр ер нь нэг тий айгу дадлагжигч чинь болохоор өмнө нь нөгөө дадлагжигч чинь компаниуд сольж болохгүй визэж сонгож олохгүй нэг юм айгу баригдмал гэдэгтэй. Тэгэхээр айгу одоо нөгөө өөрөө хичээж чармаагаад 3 жилтэй гэрээгээ тухайн байгууллагатай гэрээгээ дуусгачих юм бол за тэр улсны шалгалтыг өгөөд асаргаа гэсэн улсны шалгалтанд тэнцээд тэ албан ёсоор тэгээ ажиллаж болж ийн бүр одоо өөр салбар руу ч юм уу тэ зочд буудлын салбар руу ч юм уу шалгалтаа өгөө тэнцэх юм бол орж болж ийн тэ. Тэгээд бүр цаашаага одоо тэр нөгөө 2-1 гэдээ ирсэн шүү дээ. Эхлээд эрэхтэй 2 дугаар төвшин 2 дугаар юу гэлээ? 2 дугаар зэргийг авчаад 4-5 жил сайн ажиллах юм бол 1-р зэргийг авчих юм бол гэр бүлээ авч болж байна. Тэгээд бүр цаашлаад ажиллаад байх юм бол нөгөө нэг Японы байнгын оршин суугчийн виз ч мэдүүлж болно шүү дээ. Тийм ээ нөгөө насаа оршин суух виз. Тэгэхээр яг л
үндсэн ажилдаа одоо бид нар чинь жишээлбэл одоо гурлал адилхан тий одоо хэл сураал Японд их сургуульд ороод төгсөөл тэгэл үндсэн ажилд орохгүй бол яаж одоо нөгөө зовж гэдэг шиг энэ одоо тий одоо энэ юунд хүрсэн байгаа лээ тэрийг ингээд жоохон хичээгээл Монголоосоо тэр одоо гурван шалгалтыг Японы доороосоо 2 дахь төвшин штэ тий өдөр тутмын лимээ багт болохоор тэрийг чадчих юм бол тэгээд Японд бас амьдарч болохоор тийм гоё боломж юм байна гэж бодож байна. Харин тийм яг нөгөө аюу ажиллах юуны хувьд аюу боломжтой юу агаад визагаад тэгээд бүх талаар нь аюу нөгөө сайн нөхцөлийг нь сайн бүрдүүлээд өгсөн. Тэгээд гэхдээ гол нь яг нөгөө өөртөө бас судалгаагаа сайн хийгээрээ мэдээлэл бас аюу сайтай байгаарэ тал талын мэдээлэлтэй одоо нөгөө ганцхан бас нөгөө энэ олонд чинь бас сайнтай муутай ингээл зөндөөл газрууд байгаа ш тий. Тэгээд тэрийгээ сайн судлаад өөрийнхөө судалгаагаа хийгээрэй гэж хэлмээр байгаа. Тэгэнгүүт одоо өөрт бас тохирохоогүй юу те энэ ажил нэг юм айгуу тийм хөгшин настай хүмүүстэй тийм сэтгэл бас гэл санаа нь эмзэг тийм хүмүүстэй харьцах юм чинь тэнгүүтээ гадаад хэл дээр харьцсан те бүр тэгэхээр одоо би надад энэ ажил таарах нүггүй юу бид гурийн одоо ярьж байгаа айгуу гоё боломжийн гэж гоё үгээр хэлээд байгаа нэм ерөнхий том зурагтай одоо нөгөө нэг бүх одоо боломжоор нь хангацсан ч гэх юм уу тий одоо виз байт юм уу сунгаж олох гэр бүлээ авах цаашаа өсөж хөгжих боломж тэнгүүд одоо жижиг өөртөө тохирох үгүй юу гэсэн юмнуудыг хувь хүн өөрөө л шийднэ. Энэ гурав гоё гэдсэн штэ гэд ирээд яасан ч ажиллаж чадахгүй. Тэгээд тийм бах юм болол тий. Тэгэхээр нөө бүх юмыг айгуу гоё айгуу боломжийн гэж хэлж байгаа биш өөртөө тохирохоогүй юу гэдгийг тий. Тийм. Тэгээ дээрээс нь яг тийм эхний ээгийн хэлж байгаа асаргааны ажил гэдэг яг ямар ажил юм бэ гэдгийг өөртөө маш сайн судалж үзээрэй. Тэгээ нөө YouTube интернетээр ч гэсэн бүх юм байгаа. Тийм кайгогийн шокогийн наё гэдэг ч юм уу тэск бол кайоны ажил гэдэг ч юм уу хайхад бол бүх ингээд нөгөө видео энэ та гараад ирэх байхгүй. Тэгээ тийм болохоор одоо нөгөө нэг яг ажил дээрээ гараад ирэхлээр нөгөө тэр хөгшин хүмүүс дотор янз бүрийн хүмүүс байгаа шүү дээ. Өөрийн ингээд мдээгүй болоод ингээд цохиж мохгож оролддог ч юм уу те эсвэл нөгөө одоо нэг тийм зүнзэн өвөө манар байгаад байдаг шүү дээ. Гинт муухай ажилтдаг, гинт ингэж амар ойролдог те. Эсвэл нэг өдөр амар сайхан ажиллаж байгаад нэг өдөр амар муухай ажиллаж болчдөг ч юм уу те. Тэр болгоныг ингэж амар эмзгээр биш. Угаасаа энэ хүн танаа ийм өвчтэй юм чинь эсвэл бол энэ хүн өөрөө чадахгүй юм чи энийг нь хийгээд өгчэй гэж нэг тийм тэрийг ойлгодог сэтгэлтэй байхгүй бол бас жоохон чанга штэ. Сэтгэл санааны хувьд дээшээ доош болох юмуд айгүй их байгаа. Тэгэл эсвэл бол нөгөө ингээд өдөр айгүй сайн ингээл амар ингээд сайн асгаа ингээд өдөр болон ингээд уулзж идэг өвөө эмээ маргааш нь ирсэн чинь байхгүй болчдөг ч юм уу те. Өнгөрчдөг ч юм уу. Тийм юмнууд ч гэсэн зөндөө байх учраас сэтгэл санааны бэлтгэлтэй байх хэрэгтэй. Тэгээ дээрээс нь тиймэрхүү яг нөгөө хүнд хэрэгцээтэй юм хийж өгж байгаа шүү гэдэг юм яг сайн ойлгоод эрсгэл хэрэгтэй. Тэгээд заавал ч нөгөө түрүү хэлсэн хүн болгонд таардаг ажил биш болохоор тэгээд таарахгүй байх юм бол бас өөр боломжууд өндөө байгаа юм чинь те. Түрүүний 13 салбар нь хүлээж шийдсэн. Яг үнэн тий. Дэлгүүр одоо нэлээд бас олон хүнтэй тий. За одоо энэ виз чинь гараад 3 жил гаруй болж байгаа болохоор олон хүмүүсийг бас одоо яг ойролцооноос нь харж ирсэн баг. Тэгэхээр яг ямар хүнд арай илүү яг энэ визээр ирүүл тохироод ямар хүн ер нь жоохон дахиад сайн бодож үзээрэй гэж ямар байна хэлмээр байна тэр зан өөрийнхөө дээр одоо хувь хүний зан арын шингийн тал дээр. Зан арын шингийн тал дээр гэхдээ хүн монголчууд айгу гайгүй. Монголчууд ч тэгээд юмдаа ингээд хурдан дасцдаг тий. Тэгээд нөгөө багасаа нөгөө соёлонч тэр юм уу те өвөө минертайгаа хамт өссөн тэгээ нөгөө хөгшин хүмүүс одоо ч нөгөө Японы залуу хүмүүс чинь бас бүр шал өөр юм билээ шүү дээ өвөө эмээгээсээ бүр ингээд амар холдсон жилдээ ганц манц уулздаг ч юм уу те эмнэлэг твцсэн багтнууд манайх шиг тэгж эргэж тойрно гэдэг асуудалч байдгүй юм билээ шүү дээ. Тэгээд тийм болохоор монголчуудын хувьд болохоор аюу тийм гэр бүлсэг хүмүүс болохоор ирээд бол ажилдаа хурдан тасдаг юм шиг надад байна. Яг нөгөө яг ур чадварын хувьд гэх юм бол нөгөө эмнэлэгт ажиллаад үзсэн ч юм уу те эсвэл нэг сувилагч энэ төр хийж исэн эсвэл тийм талын туршлагатай хүмүүс байхаа юу юм бэ те бага ангийн цэцэрлэгийн багш нар бас аюу тохирч магадгүй те
Тийм. Тэснээр яг нөгөө хөвшин хүмүүс яг нэг жоохон хөвчг болчтой гэдэг байгаа байхгүй. Тэгэл нэг юм өдөр төчнөө хэлнэ. Нэг юм ингээд өчнөө ингээд тайлбарлан тэгээд шууд мартчихдаг хүмүүсээс зөндөө байгаа шүү дээ. Тэгээд яг тиймэрхүү хүмүүс хүнтэй ингээд аяух ажилдаг хүмүүс зүгээр санагдсан. Тэгээд нөгөө дотгошоо хүмүүс байх юм бол бас жоохон хэцүү юм болов. Аль болох нөгөө позитив тий ингээд эрэг ингээд юуж болж исэн энийгэл явж идэг тийм хүмүүс байх юм бол бас орчин тойрондоо ч гэсэн нэг тийм гоё эрэг аюу уур амьсгал гаргаад тийм хүмүүс байх юм бол бас яг зөв энэ ч одоо нөгөө 100% яг хүн хоорондын харилцаан дээр тулгуурладаг юу штэ харилцаа тэгээ итгэл дээр тулгуурладаг ажил учраас яг тэр нь аюу чухал ах л та. За тэгээд дэлгөөндөө өнөөдөр маш их баярлалаа. Маш их одоо үнэтэй зөвлөгөө хоёрт бас хэлж өглөө. Манай сонсогчдод нар ч гэсэндээ бас мэдхийг хүссэн хүмүүс байсан болов уу гэж бодож байна. За тэгээд сүүлд нь дэлгөөний зүгээс ямар нэгэн одоо хэлээгүй үлдээсэн зүйл юу байна? Нэмж хэлмээр байгаа зүйл байвал хэлээд ерөнхийдөө за дуусах шиг хандъя гэж бодож байна. За тэгээ юу байгаа лээ. Одоо нэг монгол хүмүүс гэр бүлсэг болохоор хурдан дасдаг гэдгийгсэн шүү дээ. Тэгэхээр одоо эсрэгээрээ бас тэгж санагдлаа. Хитрхи их одоо өөрийнхөө зүрх сэтгэлийг зариулаад тэгж бас болохгүй нэг юм балансыг бариад гэх юм уу. Одоо жишээлбэл хин нэгэн сэтгэлийн эмгэгтэй тийм өвөө эмээ байх юм бол одоо цохиж зодоод ч юм уу тэгэх юм бол чамд хандаж тэгж байгаа биш одоо тэр хүн тийм өвчтэй гэдэг утгаар нь харах ч юм уу нэг тийм заагийг барьж тэгж яахгүй бол хитрхи бас ингээл тэглээрээ хандаал тэгэх юм бол бас өөрөө амир юу яаж юм шиг санагдлаа. Японцууд нэг тийм ажил юу хоёроо айгуу салгаад юу яаж чаддаг тийм тэгэнгүүтээ өөрийнхөө тэр юу ингээд барьж чаддаг. Тэгэхээр нөгөө ажилдаа сэтгэл хөдлөлөөр хандах бас хэрэггүй л ахaltaа тий. Дасаргаа гэдэг чинь чухал юу учраас Японд бусад нөгөө Япон ажилчдаас айгүйх одоо зөвхөн тэр асаргааны ажил гэхээсээ илүү Японы дүрм журмыг сурах юм уу тий. Монголд очиод хэрвээ буцах юм бол Японы одоо тэр хамгийн чухал тий одоо ийм салбарын юмыг сураад явж байгаа болохоор Монголд очих юм бол бас тий Япон хэлний өндөр чадвартай болоо дээрээс нь тий бас хэрэгтэй байх гэж бодогдлоо. Тийм. Япон хэлний хувьд болохоор нэрнгээсээ бусад одоо нөгөө салбараасаа гэж хэлэхлээр бас арай болохгүй юм уу. Гэхдээ ер нь бол айгүй сайн сайжирна. Яг тэгэхээр өдөр тутамдаа Япон хэлээр ярина. За тэгээ нөгөө монголчууд ч бас нөгөө Вьетнам ч юм уу эсвэл Филиппин энэ шиг тийм олноороо байдаггүй шүү дээ тий. Нэг газар ингээд бөөнөрөө ажиллаад ахгүй. Одоо та хоёр ч гэсэн компанида ингээд монголчууд шүү дээ тий. Би ч гэсэн ганцаараа монгол. Тэгээ тийм болохоор өөрийнхөө нөгөө унган хэлээр ярих боломж нь айгүй бага байдаг учраас Япон хэлэнд бол айгүй сайжирна. Тэгээ дээрээс нөгөө асаргааны ажил хийхлээр ингээд нөгөө гараар бичих юмуд бас айгүй гарч ирдэг. Яагаад гэхэлэр дараагийнхаа ажил нь ингээд харлаа гэхэлэр дараагийнхаа ажилдаа дараагийн ээлжээр ингээд орж иж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүстэй ингээд за өнөөдөр ийм боллоо. Одоо тэр хүн ингэсэн энэ хүн ингэсэн ингээд бичээд үлдэээн. Тэгэхээр хаанз манз ч юм уу те нөгөө хэлнийхаа тал дээр сайжирна. Тэгээ дээрээс нь бас би айгүйх нөгөө энэ тэнд ингээд нөгөө харилцагчтайгаа уулзаад явдаг байхгүй. Тэгээд тэрэн дээр бас нөгөө монголчуудыг айгүйх сайн магтдаг. Монголчууд яагаад нөгөө асаргаанд айгүй ингээд гоё таарад байдаг вэ гэхлээр нэгдүгээрт ингээд нүүр царайгаараа бид нэр бараг Японоос ялгардгүй шүү дээ. За бусад нөгөө Филиппин ч юм уу эсвэл Непал ч юм уу тийм хүмүүсээс арай ингээд нөгөө Япон төрхтэй гэх юм уу тийм болохоор тэр нь ч гэсэн нөгөө өндөр настай хүмүүстэй аягүй чухал байт юм байна л да. Яагаад гэхлээр тэр чинь нөгөө нэг дээр үеийн хүмүүс учраас нэгэд яг одоо орчин үеийн нөгөө глобал нийгэм хүнд тасаагүй тийм хүлээж авах нь бас жоохон хэцүү байдаг учраас нэгдүгээрт монгол хүмүүст амар дуртай байдаг. Тэгээ дээрээс нь Япон хэлний хувьд айгүй нөгөө тийм аялга багтай ярьдаг бусад гадаад хүмүүсийг бодоход тэгээ айгүй нөгөө нэг толгоон цэгрийг айгүй ингээ хурдан юм ингээд юу яадаг сураад авчдаг. Тэгээд нөгөө одоо тэгэл ихэвчлэн нөгөө монголчууд гээл тэгэхээр нөгөө сумочудаар төсөөлөл авсан байгаа шүү дээ Япон хүмүүс чинь. Тэгээд тэр хүмүүс чинь хичнээн сайхан Японоор ярьдаг үлээ те амар ингээд нөгөө аял ерөөсөө гадаад хүн гэж мэддэггүй ярьдаг. Яг тэр утгаараа аягүй сайн хэлний хувьд бол аягүй сайн манай өс ингээд өөртөө ингээд явчих тийм аа. Арай ойр санагддаг байх те бусад юу. Ер нь монголчууд бас гайгүй монголчуудад гайгүй дуртай болов. Аягүй сайн байгаад байдаг шүү дээ. Хаа очиж бас монголчууд гэхлээр монголчууд гэдэг нөгөө хоорондоо амар тийм илгэмсэг байдаг тий.
Тийм илгэмлэг гэдэг тийм. Нэрээ тийм биш үү? Би тэрийг ерөөсө бодож байгаагүй мэнэ. Одоо Японч бас нөө арлын орон яг гадаад бид хоёр нөө ярьжсэн те урднах подкаст дээр Япончууд гадаад хүн хэр дуртай байдаг вэ гэдэг. Ерөнхийдөө яг ингээд ер нь тэгээд илт одоо гадуурхсан ч юм уу тиймэрхүү зүйл бол байхгүй. Тэгтэл яг цаагаараа бас л яг гадаад хүмүүс арай нэг дасаагүй жоохон зарим зүйл дээр ажиглагтаад байдаг. Тэгэхээр яг хүршин настай хүмүүс бүр одоо тэрийг эмзэг хүлээж авах нь амар ойлгомжтой юм байна л да тий. Та хоёр ямар нэгэн байдлаар сабэцүү авч ирсэн үү? Ингээ. Тийм ялгарлан гадаад. Тийм. Тэр эхлээд байхгүй нэг яг энэ сэдвэр нэг бүтэн дугаар бичсэн байхгүй. Тэгээд эхлээд нэг байхгүй бах тоо гэж бодоод хоёлаа ярьжсэн чинь ингээ яриадсэн чинь санаад гарч ирээдсэн. Тодорхой хэмжээгээр. Манайх чинь нөгөө нэг зурчлалын компани. Тэгээд нөгөө бас өөр Япончуудыг өөр компаниудад нөгөө зурчлалын компани ахгүй. Тэгээд манайх болохоор зөвхөн гадаад хэлцгээд тустай өөр нөгөө хэлцтэй. Тэгээд ажил дээр болохоор нөгөө менс зүүнд ярилцлага өгөхөд ирж байгаа хүмүүс ингээл бүртгэж аваад юм бэлддэг байхгүй. Тэгээ би тэрийг бэлддэг байсан. Тэгээл нөгөө ороод иргээ. Ингээл орж ирэл за та ийш ингээд сууж байгаараа за одоо ингээд анкетыг бүглээд байж байгаа юм аа гэж тэгсэн чинь ингээл амиа харснаа. Аната гайгүй тийм дэска гэлтгсэн байхгүй юу? Тэгэл тэгэхээр ингээл гинт ингээл явчихсан. Чи гадаад хүн үү? Тэгэхээр нөгөө тийм би Монгол хүн өндөр гэл. Тэр Монгол хүн гэл хэлчих юм бол уул амар гайгүй тийм шүү дээ. Ялангуяа өвөө эмээр чинь тийм үү ямар сайн байлтай юм л дээ ингээл явдаг шүү дээ. Тийм байхгүй. Гэсэн чи Нихонжи yondo murate desu ka гэл. Амар ингээ хүүтэн зав. Би бүр яг ойлгох гэсэн тийм дээр. Тэгэл за гэл. Тэгэл угаасаа бодсон л доо. Тэгэл тэр хүний хідэн настай юм. Тэг угаасаа л нөгөө дээр үеийн хүн. Тэг мэдээж нөгөө гадаад хүн Монголд ч гэсэн тийм байдаг шүү дээ. Гадаад хүн хүлээж авдаггүй өндөр настай хүмүүс өндөр байдаг шүү дээ. Нэг жоохон цаанаасаа л нэг тэгэж хүлээж авдаггүй. Яг тийм л хүн байсан юм байна гэл өнгөрсөн. Яг тиймэрхүү хүмүүс ч гэсэн асаргаа орсон бас байгаа. Тийм болохоор тийм юм хүлээж авах ч гэсэн бас сэтгэлийн бэлтгэлтэй байхгүй бол тэр болгон дээр унж тусаад байх юм бол яах вэ? Яаж тааш яах вэ? Тэгээд асаргаа гиснээс одоо Монголд асрагч гэдэг ч тийм асрагчийн сургууль, асрагчийн сургууль тэр асрагч бол биш тий? Тийм тэр бол биш. Ингэдэг юм байлаа. Монголд болохоор нөгөө анагаахт ч юм уу тий сувилагчаар төгссөн хүүхдүүд ингээд асаргаагаа бүгдийг мэдсэн сурсан ингээд нэг бөөндүүлээд ингээд сурчдаг. Нэг гэсэн. Тэгээ Японд болохоор яг сувилагчаараа асаргаараа юм тусаас салбар болохоор ерөөсөө нүнд нь холдоггүй. Тэгээ Монголд болохоор Монголоос ирж байгаа хүмүүс би ингээд Монгол сувилагч хийж байгаа. Тэгээд явандаа би сувилагч болмоор байна гэд хэлэхлээр тэр бол боломжгүй шүү дээ ингээд гайхаад байдаг байхгүй. Яагаад гэхлээр сувилагч болохын тулд Япон хүмүүс ч гэсэн өөрсдөө амар хичээдэг. Тэгээд бүх шалгалтуудыг өгдөг. Тэгээд сувилагч болохын тулд ядаж нөгөө сургуулийн төгсөөд шалгалтыг өгчиж ингээд нөгөө сувилагч руугаа орж ирдэг. Тэгэхээр зүгээр ажиллаж байгаа л мэлдээслэл сувилагч болоод явчихна бол гэдэг нь болж байгаа. Хоёр өөр салаа зам юм байна л та. Нэг салбарын хувьд яг салбар ч гэсэн хоёр өөр салаа зам. Тийм. Монгол болохоор тэрийг нэгтгэл хийгээд байдаг. Тийм байна. Тэр одоо Монголд очихороо энэ дасаргаагаар ажиллаж исэн ч гэсэн Монголд очиод би ингээд Японд асрагч хийж исэн юм гэд одоо тэ сувилагчаар бас болохгүй нь штэ ажиллаж болохгүй ажлын туршлагын зүрх тийм ээ. Тийм нөгөө юу нь яг ажлын туршлагын зүрх байхгүй. За тэгвэл ерөнхийдөө ингээд бид хоёр асуух юм асуучлаа гэж бодож ин дэлгөөний зүгээс нэмж хэлэх юм байх юм бол одоо нөгөө түрүүн асууя гэж мартчихаж ярилцлага өгөхөд 100% өөрөөс шалтгаална гэжсэн шүү дээ. Тэгэхээр тайлбар одоо өөрөөс яг юу шалтгаалдیں۔ Одоо жоохон одоо хийн тулахаар тус болохоор та нар юм хариулвал одоо компанид тэнцэх магадлалтай шүү гэсэн юм байвал яриад яриагаа дуусгах. За тэр нэрээ бас их том асуудал ах шүү. Монголд болохоор одооноос яг ингээл ярилцлага өгөх бүр тийм стандарт тогтсон бахал та.
Гэхдээ монголчуудын хувьд болохоор ярьцлага өгөх тийм туршлага жоохон бага юм шиг санагдсан. Одоо ингээл нэг компани жишээлбэл ингээл нэг компани ярьцлага болж байгаад ингээл өөр Филиппинээс, Непалаас ингээл хүүхдүүд ингээл ороод ирж байгаа хгүй. Тэгэл монгол хүүхдүүд ингээл зэрэг ингээл ярьцлага аваад явж байгаа хгүй. Тэгэхээр ингээд нөгөө өөр орны хүмүүс аль хэдийн дасцсан ярьцлаганд. Тэгээд шууд ингээл эхнээс ингээл өөрийгөө апилдал эхэлж байгаа хгүй. Би ингэдэг штэ, би тэгдэг штэ, би ийм чаддаг гэл. Ядчих ингээл хүний өдөөс ингээд мэдгүйсэн ч гэсэн ингээл инээгээл юм заяа. Япон хэлээсээ ойлгохгүйсэн ч гэсэн сайхан ингээл инээгээл. Дахиад хэлээд өгөөч гэл бараг тэрийг ингээл зөндөө асуугаал. Тэгэл ядаж нөгөө хүндээ яаж таалагдах вэ гэдэг нь аль хэдийн мэдсэн байгаа байхгүй. Тэгээ Монголд болохоор жоохон ичимхий нэг тийм бүрэг тал байгаад байдаг. Ерөөсөө нэг өөрийнхөө гой сайхан юмыг харуулж чаддаггүй. Тэгээ дээрээс нь хит ингээд нөгөө хит бүр ерөнхий гоё юм ярих гэдэг. Жишээлбэл одоо ингээд 5 жилийн дараа яаж амьдрах вэ гэл тиймэрхүү юмыг японочууд айгүй нөгөө наривчилж асуудаг шүү дээ. Чи одоо ийм тохиолдол гарах юм бол чи яг яах вэ? Ажил дээрээ чи ингээд жоохон ингээд нөгөө ахлагтай ингээд загнуулчих юм бол чи дараа нь яг ямар арга хэмжээ авах вэ гэдэг ч юм те. Яг тиймэрхүү юм асуугаад байдаг. Тэгээ тэрэнд нь болохоор за би 5 жилийн дараа Монголда өөрийн гэсэн бизнес хийнэ гэдэг ч юм те. Нэлгэж байгаа сайхан амьдрна гэдэг ч юм. Яг тийм ерөнхий юм яриад байдаг болохоор яг тэрийгэ детальчлаад Япон Монголын гүүр боллоо. Тийм. Би одоо ингээ хүмүүсийг холбоно гээл те. Яг тийм амар том яриад ороод ирдэг. Тэгэхээр нөгөө эсэргээрээ яг яаж тийм юмд хүрэхэд байгааг нь ойлгох нь болчтой нөгөө хүмүүс чинь. Тэгээ тийм болохоор зүгээр л яг энгийнээр өөрийнхоороо би ингэж бодож байгаамаа. Тэгээ дээрээс нь ярилцсанд орж ирэхдээ би яагаад энэ ажлыг сонгосон гэдэг шалтгаан аюу сайн бодсон байх хэрэгтэй. Зүгээр би хиймээр санагдаад яг нөгөө бүр цаад утгаараа нөгөө сайн цалин өндөртэй газар ажиллаад ингээд нөгөө хуримтлал үүсгэж байгаа гэдэг нь хүн болго ойлгож байгаа. Гэхдээ тэрэн дээрээсээ нэмээд яг ямар шалтгаан байсан. Одоо жишээл амар жижигхэн байсан ч болно шүү дээ. Би ингээд өвөө эмээтэйгээ ингээд хамт амьдардаг байсан. Гэхдээ тэгээд ихвчлэн нөгөө тэр манай нөгөө соёлтой холбоотойгоор өвөө эмээтэйгээ амьдардаг байсан учраас гэл тэгж орж ирдэг юм л та. Гэхдээ тэрнээс өөр шалтгаанч байсан болно. Яг өөртөө тохиолдсон холбоотой яг зүгээр л энгийн юм ал хэлж хэрэгтэй. Тэгэх юм бол айгу хүлээж авах гэдэг. Нэг юм жоохон залтайгаар тэгэнгүүтээ айгу энгийнээр хүний сэтгэлийг хөдөлгөх тэгсэн мөртлөө бодд юм л. Тэгэнгүүтээ өөрийнхөө зарилгыг басан. Тэгээд нөгөө заримдаа бас тэгдэг байхгүй. Жоохон худлаа ярьсан ч болно. Тэр чинь тэгээд нөгөө жишээлбэл одоо 3 жилийн дараа яах вэ гэж тэгэхээр ядцал ингээд Японыхаа би энэ 2 төвшин аавна, энэ 1 төвшин аавна гэдэг ч юм уу гэж хэлчих юм бол тэд нар чинь энэ хүүхэд хичээх юм биш үү? Ийм зорилготой байгаа юм гэж бодож байгаа байхгүй. Тэгээ тэр чинь тэгэл 3 жилийн дараа чи алив нөгөөдгөө биелүүлсэн үү гэж шалгахгүй шүү дээ. Тийм болохоор тиймэрхүү нэг бодтой юмн дээр нэг өөрийгөө нэг жоохон ингээд апилдах юмаа жоохон хийж сурмаар санагдаад идэв. Тэгээ ингээд өөрийнхөө би юу чаддаг, би ийм чадвартай учраас эсвэл ингээд амар гоё нэмсэглээд хүмүүсийг ингээд гоё хөгжилтэй байлгах чаддаг хүн байж болно шүү дээ. Тийм бол би ингээд амар акаруй болохоор ингээд хүмүүст ингээд амар гоё энерги өгдөг гэдэг ч юм уу те. Тийм бол за бас байж болох юм гэдэг ч юм уу те. Тиймэрхүү талаасаа жоохон бодох хэрэгтэй юм шиг санагдаад. Манай монголчуудаас ер нь нийтлэг ажиглагддаг зүйл нь жоохон татгшаага шүү те. Ер нь ингээд асуудал энэ төр гарангууд одоо нэг Японч нэг хоорын суу гэж хэлдэг ш те. Айгуу сайн зөвлөдөөд ингээд ойр тойрны хүмүүстэй яриад хэлж ярьж зөвлөжээ тэр том асуудал болохоос өмнө ингээд хэлсээрээ л дотроо ингээд хоримтлуулж явсаар агаал хамгийн сүүлд нэг шийдвэрээ гаргасныхаа дараа хэлдэг те. За би инкер боллоо. За би ерөөсөө нутаг буцаарууллаа гэж нэг өдөр. Тийм дээ. Тэр бүр амар шүү те. Тийм болохоор Япон болохоор айгуу юугаар явдаг те. Ингээд баг бүр ингээд жижигэн байсан ч бүр ингээд байн хэлээд байдаг. Яваад байдаг те. Тийм. Харин тийм ээ тэр чинь одоо яг тулгараад байгаа. Тэгээд дээрэс нь тэр бол одоо ажлын байран дээр нэр тэрийг анхааруулж хэлэхэд яг нөгөө энэ асаргааны ажил гэдэг чинь хүний амь настай шууд холбоотой асуудал учраас ямар нэгэн өөрөө ингээд алдаа хийж болно шүү дээ. Алдаа хийхгүй хүн гэж бол байхгүй. Тэгээ хэрвээ алдаа хийчих юм бол шууд ингээд өөр хажаа уурхаа хүмүүстэй хэлээл хамт ингээд тусламж авах хэрэгтэй. Тэгэхгүй бол монголчууд шууд ингээд өөрөө дур мэдээд юм нөгөөдгөө алдаагаа засгаад ингээд яваад байдаг. Тэрний хойноос яваад байдаг. Тэгээ тэр нь ингээд аж мажиндаа буруу болоод бүр ингээд байдлыг хөндрүүлчихдэг. Тийм болохоор ажил дээр бол зайлшгүй анхаарах юм болох юм бол ямар нэг юм болох юм бол шууд л хэл гэдэг. Загнахгүй болохоор
одоо монголчууд ингээд амар Байгаль бид нар хаширсан юм болов. Багасаа багштай загнуулна, ээж автаа загнуулна. Асуухыг айгу буруу юм гэд ботсон юм шиг байгаа юм. Тий. Ер нь тэгэл тэгдэг байсан тий. Жохон байхад багш нар энэ төр юм асуунгууд чи юугаад өдөөс юм аа яриад байгаа. Ийм юм бэлддэггүй юм уу чи гэж аль эсвэл тий. Заагаа эцтэй өмнө Харин яг тийм. Тиймэрхүү нөгөө соёлын ялгаанууд байгаа учраас ерөөсөө бас ирэхээс өмнө аюу сайн тэр Япон Монголын соёлын ялгааг маш сайн бас мэдээл эрхэл хэрэгтэй юм байна л да тий. Тэгэх юм бол бас подкастын бүх дугаарыг сонсоорой. Ярьж байгаа шүү. Ямар ч сан сүүлд өгнөд гэх юм бол одооноос эхлээд асаргааны чиглэлээр Японд ажиллая гэд шийдээд судлаад хөдлөх юм бол за ойролцоогоор нэгтэй өнөөдрөөс эхлэх юм бол нэг 6-7 сар орчмын дараа тий жилийн дотор Японд ингээд ажиллахаар ирж болох нь байна. 5 жилийн дараа 10 жилийн дараа тий Японд ингээд ажиллаад байж болохоор байна гэсэн иймэрхүү мэдээлэл одоо бид гурийн өгсөн мэдээлэл зөвхөн нэг одоо нэг хэсэг нь учраас өөрөө сайн судлаад тий тэгээд айгуу гоё боломж Японд шинээр эхлээд 2-3 жил болж байгаа. Тэгээд манай Монгол руу бас ингээд энэ чинь бас бүх орноос авахгүй нэг авах орнуудаа сонгоцсон байна тий. Тэгээд тэр манай Монгол авсан байгаа юм гоё боломж байгаа учраас бүгдээрээ судлаарай гэж хүсэж байна. Тэгээд Монголд зуучилдаг газрууд бас нэлээд хэд байгаа ах гэж бодож байна. Тэгээд тэн дотроос өнөөдөр төлөвлөгөөнийг урьж оролцууллаа. Гэхдээ төлөвлөгөөний компани болохоор Монгол салбар байхгүй. Японд одоо байдаг компанийнх нь Монгол ажилтан байгаа. Тэгээд холбогдох хаягийг энд ор үлдээчи та хэд төлөвлөгөөндөө холбогдоод асаргааны ажиллаар ирэхээр болвол асуултаа шууд төлөвлөгөөнтэй холбогдоод асууж болно. Тэгээд асуух асуултаа тодорхой өөрийнхөө байдлыг би одоо ийм байдалтай Японы мэдлэг ийм байгаа. Тэгээд би цаашаага одоо тэтэд асаргаар явъя гэж бодож байгаа маа ч гэдэг юм уу те тодорхой асуултаа үлээгээд холбогдорой гэж хүсье. За баярлалаа. Тэгээд дэлгөөндөө өнөөдөр цаг зав гаргаж гоё яриа өрнүүлсэнд маш их баярлалаа. Бид хоёр ч гэсэн маш их асаргааны визний талаар одоо бүрэн ойлголттой болж авлаа. За бас сонсогчдод маань ч гэсэндээ энэ визний талаар бас сонирхож байсан хүн ч бас байгаа. Дээрээс нь огт өнөөдөр анх удаа сонсож байгаа хүн ч гэсэн байгаа гэж бодож байна. Тийм учраас за тэгээд хэрвээ ямар нэгэн зүйл асууж тодруулах зүйл байвал манай төлөвлөгөөнтэй холбоо бариад мэдээлэл аваарай гэж хүсье. За баярлалаа. Хоёр найзтай их баярлалаа. Ингээс нөгөө нэг доор нь ингээ яриад мэдээлэл өгчих боломж тэр болгон гарахгүй штэ тий. Ингээл яг бичээл ингээл яваал тавиал гэдэг л да. Гэтэ тэрийг нөгөө хүмүүс ч одоо шууд нөгөө дуустал нь уншдаг хүмүүс байх юм болц юм уу? Эсвэл бол тэгээд бичээ тавьсан байх чинь л тэгээд амар их асуугаад байдаг. Тэгээд тийм болохоор завгүй хүмүүс ч гэсэн юмаа хингээ ажиллаа хингээ сонсоход бас ийм гоё боломж олгож байгаа хоёр найздаа баярлалаа. Тэгээд та хоёрын ихтэй ажиллана амжилт хүсье. Баярлалаа. За тэгэхээр дараагийн дугаараар уулзцгаая. Баяртай. Сонсон та бүхэндээ баярлалаа. Баяртай. Баяртай.